Hepbarize илгэн хамгаалцгаая. Нэвтрүүлгийн өнөтрч Япон хүнсний төв амьдралыг амттай болгоцгоё. Сайн байцгаана уу? TikTok нэвтрүүлгээрээ дахин уулзж байгаадаа баяртай байна. За ингээд та бүхний одоо хүсэн хүлээсэн хүнийг олж ирлээ. Энэ бол манай гал баяр байлаа. Хүсэн хүлээсэн ч юу гэдэг нэг хашишагийн тоглолтын дээр үзэгчдийн хүсэл дээр ингээд тоглолт. Тэгээ асуухгүй он агл хоёр суудсан байхгүй. Яг тийм байд юм өсч чинь тухайн маркетинг байхгүй. Тэгэхээр бид л хин яриад дахиад үзье. За ингээд та бүхэндээ найруулагч манай авьяаслаг одоо залуу гал баяр мань ирсэн байна. За тэгээд гал баярыг бол галаг та бүхэн мэдж байгаа. Халанцуу яриа гэдэг нэвтрүүлгээр хүмүүсийг гашааж архиар шахаад боё моёг мань ойлуулад дэлгийн авсан мэт тий. Тэр дугаар бол сенсац болсон юм шиг байна. Вэ ойлуулагч юу байх вэ? Тэгээд гэхдээ мэдээж ойлсон юм. Ойлоо шүү дээ. Тэгээд хүн чинь ер нь тэгтэл нэг 100 татаад ч юм уу 200 татаад ирэхээр яг дотроос тий яг нөгөө хүн цойдог өстэй. Үхүү тий. Онг хүн нөө. Онг хүн згаагаал тэгэл тэр чинь нэг юм 50 татсны ардаас бол их сайхан шүү дээ. Би тавираал юу ч хамаагүй ярьчмаар санагдаад. Хөөш юу ч хамаагүй ярьчмаар санагдаад, яавал ч яамаар санагдаад их гоё шүү дээ. Иш анх тэгээд галанцуу яриа нэвтрүүлгийг одоо нөгөө хийх болсон юу н одоо ямар яаж үүссэн юм бэ? Одоо чи бараг 120 дугаар 3 жил гараа явуулсан шүү дээ, тий? Тэгсэн. Одоо 100 та бол нөгөө гурвалж мөрлөн гарцсан уу? Нөгөө Silver Button уу? Авцсан шүү дээ. Яа, тэр үрийг барай ирэхгүйсэн. За тэрийг аваад ер нь сэтгэл ямар байна? Гэ бас л аятайхан юм би тэгээд YouTube дээр YouTube-ийн тэр чинтэй ингээд ирсэн чи яг манзар бол гэхдээ одоо нэг тийм айхтар тий догдолж хөөрж хөгсдөг наснаасаа бол өнгөрцөн байлээ шүү дээ. За Silver Button нэрчлээ хөөх хийн тий гэл ингээд тэгсэн чинь юу яддаг байхгүй манай хүүгийн ангийн хүүхд орж ирдэг байхгүй. За тэгээд манай хүүч нэг тэр Silver Button нэг доглоогүй заяа. За тэгэл ангийн хүүхд нь орсон чинь нөгөө хүүхд чинь энэ юу вэ? Танаа аав чинь Silver Button-тай юм уу гэ нөгөө тэр бүр ингээд манай гэр бүлийнхнээс илүү амар акценттайгаар хүлээж аваад тэгээд бид нар бас яг тэрний харцнаас яг тэр нэг юм тэг хүлээ авалтаас дамжуулж бид нар чинь нэрэж тийм үү гэж бодсон шүү дээ. 100,000 дагагч YouTube-ийн одоо 100,000 subscribe-тэй дагагчтай болоод Silver Button авч. Тий. Тэгээд юу лээ? Сая болдог үлээ. Биш 500,000 үлээ. Тэгээд тэндээсээ юу шүү дээ. Шууд сая болоод тэгээд gold. Тэгээд diamond. Нөгөө Grimex авдаг тий. Манайхаас ч хэдэн авсан? Нэг л авсан уу? Grimex авах шиг болсон шүү дээ. Тий. Ганцхан юм байна. Төшиг эднэр арай хүрээгүй байхаа. Гэтэ энэ араас нь хурж байгаа хүмүүс бас гамирсэр байх шиг үү? Бага байхаа. Үгүй Grimex бас нөгөө хүн амтлагийг хийж мэж авсан юм шүү. Тийм. Би тэгж сонссон шүү. Тэгээд дагалдаж ирж магадгүй шүү. Тэгээд тэр нь одоо дагалдаж гоё юм мэдгүй яг л тэр нь л ирдэг гэсэн. Тэг зөвхөн тэр нь л ирдэг. За ямар ч манай галаа чи Silver Button авсан байна. Маш олон хүмүүсийг архиар шахаж одоо тийм. Дотор нэг $50 хийчихгүй тийм. Ядаж. Тэгээд одоо бас нэлээд урт хугацаанд одоо энэ хүмүүсийг бас зарим гэхдээ бас уухгүй нэг гэдэг байгаа юм шүү дээ. Гэхдээ яг хөө тэгээд мэдээж хүмүүс тааллаараа л болно шүү дээ тийм. Одоо манай Адиа бол одоо жишээ нь алкоголноос асран холдоод нэлээд хэдэн жил болж ийн гэхээр би ерөөсө цаадхан чи хийж өгөөгүй. Тэгээд за яг хөө гэхдээ гол нь нөгөө нэг халамцуу яриа гэдэг утгын зөв зохистой энэ архины хэрэглээ гэдэг энэ зүйл дээр нэг жишг болгочихсон гэдэг утгаар хийдэг болохоор Адиа ч бас нөгөө нэг энэ алкогол руу ингэж халтарч доошоо ойчоод тэгээд тэндээсээ эргэж босч ирээд тийм ээ бас амьдралын цаачин бол ёстой яг тэр нөгөө сархад гэж зүйлийг зүгээр хүүрнэ өгүүлсэн шүү дээ. Яа амар. За энэ халамжуу ярианы хөтлөгчийг юу нь бас жоохон шахах стайлтай байна. За манай TikTok нэвтрүүлгийн одоо өнөөдрийн дугаарыг одоо Sushi Tokugawa гэдэг одоо Япон хоолны одоо маш дэд зэрэглийн одоо Япон тоогоочтой газраас явж гинэ. Тэгээд бас галаада гарын хоолыг бас амсуулъя гэж бодсон. За ингээд яргаа загстай гоё рол байна. За энэ гоё темпура байна. Одоо шримптэй. Тэрнээс гоё зооглороо. За ингээд манай нэвтрүүлгийн одоо мөнхийн ивент гэдэг Hepbarize байна. Тэгээ галаа ч нөгөө бас жоохон хортоо нөхцөл нэвтрүүлгээ хийдэг учраас хүнд нөхцөл дөө хүн хортоо нөхцөл одоо нэвтрүүлгээ хийдэг учраас одоо энэ элэг хамгаалагч гэж Японы одоо маш гоё
бүтээгдэхүүн байдаг. За энэ бол ерөнхийдөө Японы одоо бүх одоо жижиг дэлгүүрүүдийн одоо яг касн дээр бүр яг байдаг. Японд байсан хүмүүс нь бол мэдж байгаа бах. За тэгээ элэг хамгаалагчлаар манайхан нөгөө заавал нөгөө нэг арх л элгийг будаа болгодог гэж ойлгоод байдаг. Тий. Тэрнээс бол элэг маань юун дээрс одоо гэмтж одоо юу гэдгийг эмтэрдэм байвал одоо муу хүнс, тос, давс тий одоо юу гэдгийг сайн чанарын биш ундаа, уснууд, цайнууд ч гэдэг юм уу тий. Тэр болгоноос одоо юу гэдэг гэмчдэг энэ өөрөө бидний цусны одоо хамгийн том одоо нөөц фильтр учраас бид нар элгэнд зориулсан маш их одоо амин дэмтэй байгалийн гаралтай юм бэлдвэл байд юм аа. За тэгээ энийг өдөрт юу өглөө орой уугаад хахад таны элэг бол байнгын сэргэнэ гэсэн. За энэ бол 100% одоо турмерик гэдэг одоо энэ маш их антиоксидант агуулсан ургамал бас байдаг. За ингээд гоё голд юм. Юус яг гоё ундаа. Тэр үедгээр жимсийг хүртэл орой идэхэд илгэнд хүнд ачаад байдаг. Тийм шүү дээ. Гол нь ямар нөгөө нэг жимс хизээ идэх үү, хоолны урт тараа юу гэдэг юм билээ шүү дээ. Бид нар чинь жимсийг хараад ерөөсө бүхэл юмд сайн болов нүүд гэж бодоод байдаг шүү дээ. Зөвхөн юм билээ шүү дээ. За ингээ хоол молныхоо өмнө зүмөр очтой. Гоё өстэй. Гоё юм байна шүү дээ. Би нэг бол мөстөө ундаа шүү дээ. Тийм мөстөө тэгээ жоохон усыг ингэж чад уучдаг. Өглөө. Нэвтрүүлгийн ивэнтгч Хепбаризе элэг хамгаалцгаая. За ингээд найзыгаа одоо юу яана. Намайг чинь бас галаа нэвтрүүлэгтээ оруулаад би ч нөгөө нэг хор уршигтай хоолны тухай бүүм болсон шүү дээ. Төгсөө. Яа, хүн болгон ширлээ. Тэгсэн. Тэгээ өөрөө 50 хүрсэн гэдэг байгаа. Хавгаар. Та одоо ирүүлсэн өөрөө 50 хүрсэн. Тэгээ би 50-наас гарсан байгаа шүү нэр сонноос. 50-наас гараад яг 5 сар болж байна. За энэ ингээд ийм гоё герман пип байгаа. За чи урд нь харж байгаагүй пип байгаа шүү. Тийм байна тий. Энэ герман одоо юу гэдэг технологиор одоо Оросд одоо үйлдвэрлэдэг. Оросдоо бас ихний топ 3 пивэнд ордог энэ Flashback гэдэг энэ маш гоё пип байгаа. За энэ чи юунд нөгөө нэг шууд ингээ онгот тий. Юу гэдэг нөгөө цагаан пив гэдэг чинь одоо шүлдэргүй тийм дуртай юм уу эсвэл зөвхөн лайтн дуртай юу? Пилснер гэж ярьдаг шаран дуртай юу? Хар пивэн дуртай юу? Одоо мануси хуучин цагт бол ер нь яг тийм дуртай гэдэг тийм ойлголт бол байсан биш үү? Одоо зургатн дээр бүхэл зүйлд дуртай байдаг шүү дээ тий. Харын ичний гусаад. За энэ ингэдэг гэсэн. Энэ одоо бидний энэ ууж байгаа энэ стакан байна шүү дээ. Одоо хундаг гэх юм уу, өргөх гэх юм. Энэ японочууд одоо ийм дуудаг инээ пивэ. Янзын хүмүүс шүү тий. Германд очоод 2 литрийн өргөш нь ууж байна. Ланцаас юм барьчих Японд ийм тэгээд тэгээд энэ хай классын пивнүүдээр энэ ийм өрөнгөнд уудаг. Тэгээ нөгөө баг хэмжээтэй болохоор хурдан нөгөө нэг халаадаг үг нэ. Одоо тэгээ энийг уух гэж бас 80 болох уу юу? Та ихлээд тийм шүү дээ. Гээ гээд ингээд зинх жоох юм барьчаад. Нэвтрүүлгийн ивэнтгч тансаг шараарг Flashback. За би болохоор энэ Дүнкэлберг гэдэг энэ одоо нөгөө мануси ярьдгаар нөгөө хар пив гэж ярьдаг. За тэгээ хар пив нь өөрөө юугаараа гоё юу? Энийг одоо эргүүлдэг энэ чи эргүүлдэг юм уу? Эргүүлдэг шүү дээ. Тэгээд дийлэхгүй чи бахи уу. За ингэ. Энэ вэ штэ. Биш ээ энэ чи эргүүлж онгох хэрэгтэй байхгүй. Оо. Юм хөгжөөд шүү дээ энэ чи. За энэ бол надад бол маш гоё таалагдсан энэ хар пив. Харин тэгээд грац найт юм. Яа энэ хөөс мөсийг харал та. 4.7. Миний энэ 4.8 тайм. За ингээд ийм гоё одоо 4 5 төрлийн пивнүүд бол Монголд шинээр одоо худалдаанд гарсан байлаа. Манайхан бас маш боломжийн үнэтэй сайн чанарын пивнүүд. Ямар ч одоо оргил худалдаанд бол орсон гэсэн. За cheers. За cheers. Ийм дуу амарч юм. Нэр амарч юм тий том юм барай. За Япон нөгөө доогооч нэгсэн баг. Энэ дуудаг байхгүй өстой гоё бий гэдэг. За сайн хоол ид. За. За ойрын гоё төлөвлөгөөнүүд байна. За манай галагийн гэр бүлийн хүмүүс ч одоо тэр чигээр урлагийн хүмүүс. Тэг хэдэн хүүхэдтэй байлаа галаж 2 л 3 билүү? Би 3 хүүхэдтэй. 3 хүүхэдтэй. Яг л сая нэг та нар чи хаашаа нэг аялж маялаад би нэг стори харчлаа. Хятад мэт яваадсан уу? Нөгөө зүгээр урагшаага гараад тийм зүгээр урагшаага гараад тэгээд Бээжин Баядахи гээд аялын компаниар явдгүйгээр зүгээр нөгөө өөрсдөө нэг дебитэрнээ явдаг шүү. Тийм.
Тэгж явж үзсэн. Бас нэг хоёр хүүхэдтэй бас нэг аялал аяллаа тэр нэг юм паянг мэдрүүлэх гээд. За. Гоё юм байлаа. Хит оног яв. Нэг нь 7-8 хоног явсан. Оо тэгвэл мэдээ аваад байна шүү дээ. Тэгж явах чинь бас сонирхолтой юм байлаа. Төөрөөл те. Сандраа. Эн чинь яах ёстой юм бэ энэ төр гэл те. Гоё юм байлаа тэр чинь. Энэ юу гинэ? За. Сам орхоо, шарсан ногоонод гоё, темпуранод байна. Би ч бас сам орхон дуртай. Гоё шүү. Би бас. Ер нь Японы газар Монголд бас ихнийг боцлоо шүү дээ. Нэг хэсэг бол. Сая хэдхэн жилийн өмнө одоо 2 3 хүн стан байдаг ус. Одоо бол стан маш их болсон санагдаж байна. Гоё гоё. Япон улстай гоё шүү. Цэвэрхэн гоё. Анхандаа тэгж бодогдоод байдаг гэсэн нөгөө нэг Япон ордны нэг юм порц нь баг ч юм уу тэгж бодогдоод байдаг. Тэгэхдээ яг ингээд эдээс уучрахаар яг тэрэндээ гоё садчихсан байлаа тий. Тийм шүү дээ. Эдгээр ч нөгөө нэг юм жижиг олон төрлийн мэдээд байгаа. Манайхан ч болохоор нөгөө 1.5-нд их хэмжээгээр тавиал тий. Нөгөө өвчүүтэй зөм юм. Тий одоо юу гэдэг юм. Хоошор бууц ч юм уу тий. Яг ганцхан төрлийн юм амар хэмжээгээр өгдөг байгаа. А эдгээр ч болохоор бас яагаад урт наснаад байна гэхээр бас юм олон төрлийн юм гоё ногоо могоо одоо загас магас махцах тий. Баг порцоор их юм мэдээд байгаа. Миний одоо их аминд юм аваад байна гэх юм уу да. Тийм тий. Манай Монголын одоо яг суурин Улаанбаатарын иргэдэд бол гайгүй л байгаа. Гэтэ ер нь яг өдөө орон нутгаар ер нь л олон тэгэл мах одоо нөгөө гойрол хоёр л байгаад байгаа юм шүү дээ. Үндсэн одоо орц гэх юм уу? За гала. Ойрт гоё кино мэн үү шинэ уран бүтээл юу гэж байна? Одоо галаачд найруулагч юм шүү дээ. Би галаагийн нэг кино санаж нөгөө нэг ядуу нөхрийг баян болгоцсон жилүү баян нөхрийг ядуулгач төлөө нэг кино. Ядуу нэг гүүрэн дор өвчсөн нэг тийм нөгөө Сансрын Мартин Наатлын гүүрэн дор өвчөөд. Би тэргээр яг болгондоо чиний дээр дүрийг санд. Тэр их өөрхөн кино. Ойрдоо яах вэ зүгээр NGD-ийн хувьд бол миний төлөвлөгөө он гарахад ерөөсөө тийм байсан юм. Бүрэн хэмжээний яг уран сайхны кино хийлгүүгээр тэгээ нөгөө контент тэгтэл адилхан уран сайхны кино л да. Контент хийн гэдэг Orange Entertainment-тай энэ жил 3 төсөл ярьсан байсан. За. Хоёрыг хийцэн байгаа. За. Тэгээ шинэ жилээр бас нэг контент хийх юм. Тийм тиймэрхүү төлөвлөгөө. Энэ контент гэж манай найруулагч нь уран бүтээлчд ер нь жоохон IPTV-г нөгөө юу гэдэг лээ. Кино театрт гарахаасаа илүүгээр тэр нөгөө шууд тийшээ өгөөд байна. Нэг хүлээ тэр компаниудтай хамтраад хийгээд байгаа юм уу? Тийм компаниудтай хамтраад тэгээд гэл нөгөө юу гэж хэлээ нэг баахан байж ч тийм. Баахан нөгөө ковидос хойш чинь ийм IPTV, OTT ийм стриминг үйлчилгээнүүд айгүй их хүчээ авлаа шүү дээ. За. Тэгээд тэрийгэ дагаал мэдээж энэ платформод бол олон тийм насны хязгаарлалтгүй бүгдээрээ үзэх боломжтой платформод байгаа юм байна. Жишээ нь ингээд манютийн насныхан тийм ээ. Одоо 80-аас одоо 70 руу бүр заа ингээд бүр 60 руу гэдэг ингээд орох юм бол насныхан маань бол тэр бүр театрт очиод кино үзээд байхгүй тийм шүү дээ. Театрын үзэгчид гэх юм бол ихэвчлэн дандаа залуучууд байдаг. Тэгээд залуучууд ихэвчлэн тэгээд ингээд гоё цагаа гоё зөв зохистой өнгөрөөхгүй бол бас нэг айтайхан сайхан өнгөрөөхгүй театраар ороод зугаалаа тийм балааж юмсоо тийм. Тийм тэрүүгээр кино үзэл явна. Энэ одоо OTT IPTV-гийн ийм платформ ч юм бол бүх насныг үзэж байгаа юм. Тэгэхээр чин нэг ёсондоо бол үзэгчийн хамаагүй л давуу талтай байна. Тэгэхээр яг ямар нь тэгж ороод ямар нь одоо кино театрт ялгаа байна уу? Байхгүй шүү дээ. Тэр бол та өөрөө л мэднэ шүү дээ. Одоо та кино хийвэл жишээ нь театрт нэмэр байна уу? Тэгэхээр ялгаагүй кино театр төгсөн 50% кино театр аавн IPTV төгсөн ч 50% IPT аавна шүү дээ. Тий. Ер нь ялгаа байхгүй юу? Байхгүй шүү дээ. Тэгээд их мөнгө авч шүү гэдэг. Тэгээд
Тэр талаар ч бас зөндөл ярьдаг юм дөө. Манайхан гэхдээ гадныхантай адилхан одоо юу гэдэг хөмөө авч гинүү эсвэл илүү их нөгөө Монгол банк шиг авч гинүү. Тэрийг судалж үзсэн үү? Уу яг Солонгост бол заалаа худалдаад авчдаг одоо жишээ нь. За. Та ингээд тэдэн үнэтэй заал бодвол тийм төрөөс төлнө. За. Гिचж байгаа шүү дээ. За. Очир кино гаргахаар. Тэр хөмөө байхгүй юм уу? Тий. Тэгээ шууд чи заалаа эрсдлээ бүрэн өөрөө төлчих чинь гэсэн үг байхгүй. Тэгэхээр чин тэнд одоо ямар бүтэн заалаа өөрөө хосуулуудаа хөдөлгөөд авч гарч чинь. Асуудал уу тэгээд. Тэгэхдээ бас л тэр юуг үзэхгүй болвол жишээ нь киног үзэхгүй болвол эрсдэлтэй л байхгүй. Тэг бүтэн заал худалдаж авчаад тэгээд заалынхаа мөнгөний төлөө тэгэл өөрөө шатаалт авсан юм шүү. Тий, харин тийм. Тийм байгаа шүү дээ. Тэгэхээр яг хөө зүгээр манай Монголын энэ нөхцөл нь магадгүй бас татаач байж болно. Ер нь тэгтээ юу н хүмүүс ч тэгдэг шүү дээ. Өөрийн юм л мухаараа санагдаад байдаг шүү дээ. Тий. Манайд л нэг болохгүй байгаа. Манайд л нэг болохгүй байгаа юм шиг. Манайх яац юм бэ гэлөө. Тийм бодохоор л ерөөсө манайх нэг л биш санагдаад. Одоо ингээд киноны жанр байгаа шүү дээ. За одоо ингээд аимшиг кино. За тэгээд нэг хайр дурлалтаа нэг бол одоо юу гэдгийг гонигт түүх мүх гээд манай монголчууд тэр чигээр айгуу тийм нэг залуулаг юм биш үү юм хүн ам залуу ихтэй. Тэр дундаас юу хамгийн их одоо юу байлдаан тулаантай ч гэдэг юм уу. Хамгийн их үздэг нь юу хайр дурлалт өнөө тулаантай байна. За нөгөө хоёр нь бол ойлгомжтой үз. Яг хөө зүгээр жанруудын хувьд бол ингэдэг шүү. Кино театраа бүүн болдсон шүү дээ. Тий. Жанруудын хувьд бол ингээд дэлхийд даяараа нэг юм цикл эргэлт явдаг юм шиг санагдсан. Ер нь тэгдэг байх. Жишээ нь ингээл нэг 90-ад оны үед бол нэг баахан боевик киноны 90 үе байлаа шүү дээ. За тийм баахан Рэмбо мэмбэнүүд баа. Бандам гэлээ. Тэгэл нэг юм Орсын гэсэн чинь баахан нэг Афганд очиж байлдсан бааж гэнэ тийм. Тэгээ нэг юм тараанд орцсон марцсан тий. Тэгээд байж яснаа тэгээд сүүл рүүгээ ингээл 2000 оны ихэнх үе нөгөө нэг кинонуудаас сонирн биш болоо. Тэгээд дараа нь өөр кинонууд гарч ирэл тий. Өөр жанрын кинонууд гарч ирэл. Одоо бол дэлхийд даяараа ер нь жоохон триллер киноны жанрын давлгаа явж байгаа юм шиг надад санагдаад. Одоо ингээд Netflix дээр гарч байгаа кинонууд байна. Одоо ер нь солонгосын гой кинонууд хөвчлэн дандаа триллер тий. Гэмт хэрэг мэрэгтэй. Гэмт хэрэг мэрэгтэй тийм ээ. Юу яасан. Тэгээд манай монголчин тэгээд дэлхий дээр л амьдарч байгаа юм чинь бид нар чинь дэлхийн нэг л хэсэг юм чинь тэгэл тэрийгээ дагдаг л болов гэж би боддог шүү. Гэтэ одоо нөгөө залуучууд бас нөгөө хил усны гайгүй болоод одоо бүгд л нөгөө гадны нөгөө одоо Netflix ч IPTV үстэй ялгаагүй. Бас одоо юу гэдэг Apple TV юу лээ HBO юу лээ биш ээ. Apple TV, Netflix өөр чинь бас нэг мэд штэ. Юу лээ мартчихжээ. Ямар юм бэ? Disney гэдэг. Disney. Тэр шиг нөгөө бас тэднээсээ илүү их үздэг болцсон тий. Тийм. Тэр бас ялж байгаа юм биш. Тэгээ манай Монголны гоё нэг тийм часисны гоё аим шиг юм ерөөсөө гарч ирэхгүй байна. Аим шиг юм бол залуу хүмүүсийн бол хэдэд л бэст байт юм шүү. Ер нь аим шиг кино орлого цаан олд юм шүү. Дэлхий дээр ч ихсэн ер нь баг тий сайнч зарагдана. Харин тийм. Ер нь шатдаггүй юм биш. Харин тийм. Чиний гоё аим шиг кино гусаа штэ. Би айгаад байт юм. Би өөрөө айгаад байт юм. Тэгтээ нөгөө нэг юм Азиудын зомби, Европуудын зомби гэдэг ялгаатай дээ царай барай. Ялгаатай байлаа. Азиуд ягаад тийм заван харагдаад. Ялангуяа тэр зомбинууд нь амар байлаарсаа дээ яа. Европ зомби ч бол нэг юм зомби төрхтэй байгаа байхгүй юу? Азиуд их хэл усмсэн згссэн. Тэгэл нэг амар мэдгүй нэг л тийм айдлаасаа илүү шижиг Шижиг амар ш яа. Тэгээ солонгосын нөгөө бусааны галт нэг мөрөг үлөө. Тий. Нэг бол тэр царай мараа хэтэрхий тэг жүжиглээд байна манай зам байна. Манай Монголд ч гэсэн бас тийм зомбитэй кино гараад байлаа шүү. Нөгөө хин ийгээс нөгөө нэг эдрэг бидрэг тоглоод идэг лөө. Тий, эдрээ. Тэ? Нэг уулна нэг зомби нэг ямаа ханы хүн хадчихлаа яалаа. Тэгэхдээ тэр чинь бас хөөрхөн ирээд би хөөрхөн кино хүмүүс амар хүчсэн юм шүү те. Тад нутгийн зомби юу? Тад нутгийн зомби. Нэг юм нүртэл амар. Сайн үзсэн баха. Тий, гайгүй үзсэн юм шиг л. Тэгээ яг манайх нөгөө нэг бас нөгөө кино хүлээж авах нөгөө нэг одоо нөгөө хүн амын тоо моо нөгөө баг байдаг болохоор кинонууд нь өөрсдөө ч гэсэн нөгөө
их зардлаар бүтдэггүй болохоор жоохон тийм байдаг баг тий. Тэгээд мэдээж зах зээл баг 300 мянган хүн л юм шүү Маркс эргэлддэг тоон. Тэгээ сая ингээ фантастикийн кино тэгээд IPTV-д орсон шар гэгээ 2 чинь 300-аар өгч шүү дээ. Дөнгөд өгч байгаа. Дөнгөд өгч тий. Юу шүү дээ. Баян боол 300 темка эмоци. Гэхдээ эдгээр яад юм бэ? Киногоо одоо юу гэдэг тэр зохиогчийн юунаас нь худалдаад авчдаг юм уу яад. Одоо яг Орсын яг тэр баян болтой бүр яг адилхан кино. Холоо по. Тий. Тэр байна. Тэр нөгөө баян ядуу болтой та нарын юу ч бас тийм байгаа. Бэдгүй л Орсон. Агүй л. Уу яг энэ чинь ингээд дэлхийн зах зээл дээр чинь өөрөө ингээд нэг бол нэг зохиол ингээ олон оронд яваад байна уу? Одоо нөгөө олон оронд явж байгаа шүү дээ. Тэр нөгөө цагдаа магдаа хийгээд нэг жижиг мижиг кино ч ямар штэ лээ. Вьетнам цар бас. Тий, нөгөө юу Солонгос киноны юу юм л шүү дээ. Солонгос киноны анхны юу экстрим жоп. Тийм л үү. Одоо дэлгэц Солонгост очиж тэдэртэйгээ бараг кино хийх гэдэг юм шиг 3 Тий. Мэдээж энэ дэлхийн зах зээл дээр чинь аюу олон нөгөө юм нэг киночи өөр ингээ бүтээгдэхүүн байгаа шүү дээ. Зохиол тий нэг газар тэр төсөл амжилттай хэрэгжих болоо дараагийн газар тэр зохиолын эрхийг худалдаж аваад дараагийн газараа хийсэн чинь тэр төсөл нь амжилттай болох юм бол ингээл яг ингээл франчайз болоод цаашаа ингээл явчих. Тэнгүүд манайхан тэрийг ойлгохгүй нь хуулчлаа гэдэг юм тий. Танаа дөөрөөдсөн байна гэл. Тэгдгийн нөгөө нэг тэгээд яах вэ? Гэхдээ ойлгох нэг нь бол зөндөл ойлгож байгаа. Залуучууд бол зөндөл ойлгож байгаа. Одоо ч залуучууд айхтар болсон шүү дээ. Нөгөө манюсын юу лээ 4-5 нүүдлийг цаадлыг харна гэдэг шиг одоо залуучууд бол айхтар болсон. Наа чин тим гисэн франчайз юм байлээ тий. Тим зохиол юм байлээ. Наашгаа Монголд ремейк юм байлээ. Монголын ремейк юм байлээ. Тэр бүгдийг нь ойлгодог болсон шүү дээ. Зүгээр сошиал ертөнцийн ойлгодгүй тим нэг хүмүүс байж байгаа шүү дээ. Юу ч цагаан дагуу хүчлийг ингээд уурлаад байдаг хүмүүс үү? Гэхдээ байгаа шүү дээ. Манай тэдгээр хүмүүстэй бол угаасаа хэдүүлээ энд ч тараад ч нэг ойлголцохгүй шүү дээ. Бас ч ойлгохгүй тий. Ойлгохгүй шүү дээ. Одоо хоёулангийн дунд сууж ивэл бас нөгөө нөхөртөө бас нэг сайн ойлголцохгүй шүү дээ. Гала карван дээр зинхтэн сууж байгаа юм шиг. Тий. Шаажиндаа гэдэг. Ингээ суугаад байвал бас зовлонтой шүү дээ тий. Нийтээр нь бас тэгж болохгүй бах тий. Харин тий. Гэхдээ ер нь манай Монголын одоо юу гэдгийг хуучны нөгөө нэг гой зохиолууд байдаг шүү дээ. Одоо юу гэдэг нөгөө социализмын кино үйлдвэр гээл улсаас мөнгөний гаргаад хийдэг. Тухайн үед тэр кинонууд дээр бас гой зохиолтой сөрөг кинод байдаг шүү дээ. Одоо шил зүгээр наад захын юм л дээ. Башгүйгийн үлгэрийг бодъё. Яг нэлээд сүулт хийгдсэн ч гэсэн тухайн үед бас сенсац болж ирсэн юм шиг юм үстэй. Тий. Яа тий. Ямар юм бэ үстэй. Тэр мөрийг гоё айдаг байсан тий. Айх цаашаа цацгаа авч байгаа шүү тий. Тэгсэн мөртлөө башгүйгийн үлгэр чи өөрөө тийм нөгөө үйл явдал аяг хөөрхөн. Тий. Нэг юм жоохон хүүхэд хүүс тэгснээр нэг амар өөр болол тий. Тэр мөрийг одоо шууд ингээд ремакс гэх юм уу одоо юу гэдэг ремейк гэх юм уу ремикс гэх юм уу шинжилээд арай нэг Монгол орчин үеийн нөгөө нэг төвшөнд нь аваачаад тэгтээ тэр зохиолын дагуу магуу тийм хуучны кинонууд тэгж хийдэг хүмүүс байгаа. Тиймэрхүү сонирхолтой хүмүүс байдаг баха. Гэтэ ер нь нэг тийм лаг яг дээр үе үг ингээд ойгаад ингээд орчин үе бол гаргасан байхгүй гоо тий. Тиймэрхүү сонирхолтой хүмүүсүүд байдаг. Одоо жишээ нь 15%-ийн 2-ыг хийн энтер гэл ингээд ийм сонирхолтой бас нэг төсөл сургуучлал явж идэг тийм найруулагч зохиолч мөхөлч тэр байдаг штэ. Тэгэл юм ууны тэгэл юуны 2-ыг хийн энтер гэл тий. Би ч юм тайлтай 2-3-ыг хийн мэн энтер гэл тий. Тэгээ миний бодлоор энэ найруулагч нар энэ бошгүйгийн 2 дугаар ангийг хийвэл заалах баха. 2 гэх юм уу? Нэг тухайн үеийн бошгүйг хийх ч юм уу? Зэрэг нэмхийн өмнө байна тий зүүн кино тий. Долдоо хин хоёр лээ. Боролдоо илүү. Тий. Тэр үчин тухайн үед тэгэл бүр хэд дахин үзэл өөдгөл кинонууд юм нэг үстэй. Тэ штэ. Энэ агуу сайн халуун ногод энэ юутай васабигаа ингэ хийждэг юм байна. Аль. Тэгээ наач нөө цагаанга. Цагаанга. Тий энэ нөгөө нэг дарааныхаа ол итлээ амныхын нөгөө амтын шууд баахгүй болоод гэж байгаа юм. Японууд тэгж ярьдаг юм. Тэгээд тэр цагаан ганууд ингээд энд тэнтэйгээ тавиад байгаа. Тэр энэ цагаан гач нь тэгээд манайхаас бусд орн л амар иддэм билээ шүү дээ. Энийг ят явж байгаа төмстэй ураг байна гэдэг энийг заасан чи зүр цагаан гаг дөрүүлжин төмс шиг ирчээ шараад тавьсан гэж. Би өөрөө нөгөө цагаан гач амар дургу. Үнэтэй устай хоол идээд байгаа юм санагдаад байна. Тэгсэн чинь цагаан гач нь хүний бид амар сайн Япон, Солонгос одоо юу гэдэг бүхэл Азийн орн зөвхөн Монголоос бусна л амар гэж байгаа. Манайхан бас цагаангаа эд хүүхдүүдтэй багаас нь хийж өгөхгүй бол
Одоо манайч нөө том болоод шууд ингэхэр бидэрт арайж байгаа нь стресстэй хандтаад байгаа байхгүй. Одоо ч тэг хүмүүс нөө юм мэддэг болсон. Эрүүл амьдарч байгаа хүмүүс нь бас амар хоолны юу хийж байгаа шүү дээ. Амар болсон. Лаг болчихлоо. Лаг болсон. Гол нь хүн өөрөө юу идэхээс сайн мэдэх хэрэгтэй байна. Ер нь ингэж байгаа шүү. Дэлхийн бүтээгүй хүнсний бүтээгдэхүүн бити идээ тэгвэл та нар өхнө гэдэг байна. Одоо өлсөж өхнө гэж бол байхгүй. Тийм шүү дээ. Идснээсээ болж л үхээд байгаа шүү. Хүн өөрөө яг юу идэж тэр хүн яг тэр бүтээгдэхүүн л болно гэж байгаа. Тэгэхээр дэлхий дээр байхгүй одоо зөндөө ундаа одоо юу гэдэг тэгэл янз янзын нэг бэ шүү дээ. Өндөрлөлтөө өөрөө зохиогоо хийсэн. Тэр л одоо хүнийг ална гэдэг. Биш. Тогооч хүнд би одоо зөвлөл асуулт гэсэн. Тогооч хүнд тэгтээ яг идэх дуртай хоол гэж ер нь байдаг юм уу? Ер нь бүгдийн гоё хийж чадвал бүгд л гоё юу? Байлгүй байт юм бэ. Одоо би бол жишээлбэл амар гоё тийм spicy те хурц мурц хоолны дуртай. Тэгээ гоё будаатай ингээд готгож мутгаад юм лаглаацсан төрөөд шүү дээ. Тиймэрхүү нэг хоол моолн байл аюу дуртай. Тэгээ шүлтэй хоол нь бас дуртай. Тэр нь ер нь хөгшрөөд биш зүгээр багасаа л дуртай гэсэн. Янзын лавшаа мавшаа. Тэгтээ төгшин шүү дээ төгшин. Хөгшөө. Бидний аим залуулга идэж байгаа шүү дээ. Сам орхоо идэж байна. Би бол энэ сушинд бол аюу дуртай. Манай ихнэр дургүй идэж чаддаггүй гэсэн. Надад бол аюу гоё. Ролод гоё шүү дээ. Ролод гоё. Дуртай. За танай гэр бүлийн ер нь хоолд ер нь ямар байна? Яг Монгол маяг юм байна уу? Интернэшнл байна уу? Ер нь жоох хоолуусын талбай шүү дээ. Хин хамгийн амар тогооч юу гэжтэй? Манча. Тэг хаа. Чак хийсэн хүмүүс амар хоол идэх шүү. Тэр чинь зүгээр хамгийн гол нь хоол гэхээр айгүй гоё амралт болтой юм шиг надад санагдаад байна. Тэрнээсээ кайф олж чадчих тийм. Тий. Тэгэл ингээд яг ингээд ер нь эрэгтэй хүн гэдэг чинь өөрөө нэг тийм комфорт зонлог шүү дээ. Яг нэг юм өөрийн зоондоо ингээд тий. Өөрийн бүтээсэн юм даа. Тийм юундаа шүү дээ. Тэгэн гот хоол хийх тэр нэг процесс яг тэр нөгөө комфорт зонд гоё оруулж өгдөг. Өөр юу ч бодохгүй зөвхөн амтлаа ингээл за одоо яах вэ? Одоо чинь ингээл зөвхөн тарих тийшээгээ фокуслол гоё идэх. Тогооч хүний дэрэг тат юугаач яриад. Үгүй яг яриа сонсч л та. Би ч өөрөө одоо юу гэдгийг аюу сан эсрэг хүмүүс ингэдэг. Тогооч тэнгисийн гэрчтэй амар гоё хоол моол байна. Яг тогооч юм чи гэртээ өөрөө хоол идэхгүй юм чи. Идэхгүй. Тэнгүүд яаж ийн гэхлээр тэгэл одоо юу гэдэг ажилтаа яваад ирээл тэгээ нэг хамралтын өдөр хийн. Тэгсэн мөртөө дэлгүүр оронгууд одоо юу гэдэг гоё хамтлагч те. Энэ ногоо тэр ногоо гэж баах ногоо цагаа авчин заяа. Хизээч хийх гэдэг юм байдаг. Тэгэл тэр хөргөшн төр 80 төрлийн юм байгаа ч одоо манай ингээ шүүгөө мөнгө онгол 90 төрлийн хамтлаг ингээ тэр одоо юу үр тарианы 7 8 төрөл үлгээл те. Тэгээ ингээ зоо барах шиг байгаа. Тэгсэн мөртөө ерөөсөө нэг сайхан хоньны яс чадчих да. Тэг тиймэрхүү нэг байл байдаг штэ. За нэг гурал өнгөрүүлчих да. Нэг тиймэрхүү. Мань бас яг тэгдэж штэ. Зүгээр гэртээ ингээл баахан юу ч хүнийг удаатай шил госч да гэл. Баахан ногоо бас би бас авчдаг байхгүй. Тэгэл тэрийг тэр хаана ихтэй хоолыг ingeen штэ. Тэгэл хаягддаг байхгүй. Тэгэл холон чи ингээл хөргөж онголгочвол үгүй энэ олон ногоонуудыг хэрэглэхгүй мө хөөе. Тэгэл чи өөрхөн 5 6 хоног бодолчихсон. Тийм тэгэл бодолчдөг. Тэгээ ер нь жоохон тийм нэг юм эко хоолтон болоод байгаа. Тэгэл юу мэдэхгүй тэгэл. Сайхан нэг манжинтай хоол идэ даа тэр гэл. Мэдгүй одоо тэгээ юуныхаа нэг хэсэг нөгөө манжин бол ерөөсө хор тавтар үүсгэгч юм байна гэл ингээл шар худлаа тэр одоо хин тэгээд харин нэг хэсэг яг тийм суурхал явсан те. солиотой юм. Уг нь манжин амар гоё амттай ногоо шүү дээ. Тэгэл бид нар манжин иддэг гэхэд тэр манжингаар бидэрт эргүүлээд бидэрт амар хүнсний юм хийгээд аваад ирж байгаа. Би цардуулын аваад хүнтүүлзий хийгээд явуулчих чинь зөө манайх руу. Гэсэн мэт бид нар манжин идэхгүй. Тэнгууд чихрийн аваад эдэн чихрийг явуулчих чинь. Манжингаас чинь 7 8 төрлийн хүнд ашигтай юм гардаг. Одоо сахар рафинат тэгээд нөгөө юу хийвчлээ нэг хоёр төрлийн юмс. Нэг нь бол сахарын нөгөө өвснөөс гарна, нэг нь химийн аргаар гарна, нөгөөт нь манжингаас гарна гэсэн. Тэгвэл наа чи өстөр амар тийм шүү дээ. Манжин бол мэдгүй хятад мэт бол тэр яг бидний тэр манжин шиг манжин гэж иддэг ч юм шүү дээ. Шар манжин бол байхгүй юм чи. Тэстэй яста баг харагддаг. Нэг нэг хаалт таал.
Оросууд болохоор манжин гэдэг. Бид нар чи хятадаас манжин аваагүй оросуудаас манжин авсан байхгүй. Манайхан чи хятадаас авсан гэж ойлгоод байгаа байхгүй. Үгүй харин тэгж ойлгоод Үгүй шүү дээ. Оросуудаас авсан байхгүй. Бид нар чи оросуудаас чинь тэр манжин одоо юу гэдгийг гурвалжин будаа оросууд гэдэг байхгүй. Аа. Одоо дэлхийд хамгийн их гурвалжин будааны гомн гурвалжин будаа гэдэг хоёрхан улс байгаа. Тэр нь Япон, Орос хоёр. Гречка гэдэг орсоор гэж. Японоор одоо соба гэдэг. Тэр бусад улсууд нь бол тэр гурвалжин будааны хэрэглэхгүй байна. Манжин бол яг цэвэр Оросоос ирсэн. Бүр манжингийн үлгэрийг Орос үлгэр гэдэг үстэй. Байдаг шүү. Тийм. Хятадын манжингийн үлгэр байхгүй байна. Хятадын манжин чинь цагаан манжин гэдэг байгаа байхгүй. Тийм. Ийм цагаан чиглэх газар байдаг. Манай манжид идээд байгаа манжид яг нэг Оросоос ирсэн төмс манжин хоёр зэрэг луун гурван Оросоос. Тийм би. Тэгээ Оросууд ч юм бол манжинг бол амар идэн даршилж идэн хоолндоо хоёр нугш болгоно. Тэр нь тэгээ манжин ч юм бас хүний бид аюу сайн олон төрлийн битүүн тэгээд. Нэг нь тэгээ цуурхлаар манайх ч нэг юм цөөхөн хүн амтаа. Дээр үуч нэг гэр гэрээр ороод сонин сонсдог. Харин тий. За танаа хотоос хүн ирсэн. За яаж тэгээд бөөнөр ингээ хараас очдөг гэж тоолж идэхгүй. Тий. Тэр чинь тэгэж нөгөө мэдээлэл коннекшн тухайн чинь баасны утас мутас нөгөө интернет авах тийм. Тий. Тэгээд бие биенийхээ ороод сармис бас нэг хэсэг ирдэг гар жоохон хотлоо шаадаг гараал тий. Хотлоо шаангууд тийшээ очтоо хотлоо шаасан юм яриад. Тэгэл ерөнхийдөө жоохон тийм шогч. Одоо сониуч тэгээд дээр үе яг нөгөө Монголд ирсэн худалдаачлын нэг юу гэдэг чинь 1600 400 он жилүү. Тий. Тэгсэн чинь ингээл аюу тийм сониуч монооч. Аа. Тэгсэн үгт амар тийм шооч мооч тий. Хүн амьтаа явуулдаг. Зүүн гараад ирээд байгаа байхгүй. Амар тийм юуны одоо юу гэдэг бэ? Аки өндөртэй хүмүүс байгаа байхгүй тий. Тэр бол тэгэл жоохон толгой дарахын сэтгэдэггүй хүн бол тэгж хүн амьтан шоолн болгож байх ч түүний чи хараад үйл хөдлөгөөр нь өөртөө төрсөлж тэрнтэйгээ адилхан болгож тий. Тэгэхээр ер нь маш сониуч, маш шооч тэгээд аюу тийм сонио хүмүүс байлаа гэж ярьдаг чиг үнэн байхгүй. Үнэ. Тэгэл нэг нь худлаа ирэнгууд нөгөө нэг шооч гарan тоглоом игээд ирэнгууд ингээд хаашаа цуурхал болдог. Тийм манжи идээд хортавдар болох юм бол аль дээр манай юу эмээ өвнөр хортавдараас үхэхээр ирсэн. Тэш эсрэгээр одоо нөгөө ангаа ухаан хөгжих тусмаа нөгөө хортавдар нь залуучаад 20 идэх настай хүмүүс хортавдраар өгөхөд байгаа. Яа тэр бас амар шүү. Тийм шүү дээ. Одоо тэр чинь ерөөсөө тэр хүнс байгаа. Нөгөө босон болоогүй нөгөө амар муу тосмос хэрэглээл өдөр тутмын яг нэг хүнснүүд нь өөрөө аягүй чухал байх хэрэгтэй юу тий. Чи банк хоол нөгөө одоо өдөр чи дандаа махтаа биш будаа дуурах ч юм ногоо дуурах юм штэ. Тэнгүүд яг тагаа яваад байгаа нэг гол юмд нэг давс тос мос гээд тий. юун дээр ч хамаагүй орж ил байдаг тэр өдөр тутмын юм аа аягүй сайн болох хэрэгтэй. Тэгэхгүй манайх нь би сте амар сайн гурил аваад ирлээ. Инста цавуулахгүй нөгөө амар давсаа гээд амар тосоо ичдэж нөгөө 1000 эко бодоо. Тэгээ нөгөө нэг бас нэг зүйл байгаа даа. Одоо бол яг хуучин тэгэл ингээл юу яадаг байлаа шүү дээ. Ингээл нэг хамт амьдсан яриагаар энэ анга имчилгээ хийдэг байлаа шүү дээ. Тэгсэн чинь одоо бол сошиал ертөнц хөгжснөөр ингээл нэг ирээл гарахтал тэнгис сууж байгаа байхгүй юу? Дэлхийд хамгийн хортой 10 хүнсийг тав хүн тайлбарлая. Гэл ингээл те гараад ирж байгаа. Гараад ирж байгаа. За 9 дахь нь энэ байна, 10 дахь нь энэ байна, 1 дахь нь бол шарсан төмс байна гэл ингээл гараад ирж байгаа те. Тэнгууд дараагийн ирээсийг пак гэл ингүүд заа гэл ингээл юус энэ бүгдийн даагна гэвэл аюу зовхон цаасаад байна. Үгүй. Гэтэ яг нийт би бол удлаа ярихгүй байхгүй. Одоо ч би тэр дэлхийн тэр хаймар хортой хоолнууд би зохиодсон юм биш байгаа байхгүй. Тэр чинь Америкийн одоо Пенсильвани анагаахын их сургуулийн одоо профессоруудын гаргасан юу юм уу гэж байна. Аргийг бол бид нар ингээд өглөө босоод одоо юу гэдгийг 500 г өдөр болгон уул мэдээж тэр чинь бүр юунаас ч илүү хортооч гэж магадгүй. Тэгдэггүй яах вэ тэр. Цаашаа босаад яваа. Тэгэхээр архив зөв тохируулаад уул тэр юм болно гэж байгаа байхгүй. Тэр шарсан хүмүүсийг багч идсэн, ихч идсэн тэгэл тэр чигээрээ хор болно гэж байгаа. Тэр амар хортоо. Бидний нөгөө хүний биед муугал арих гэж төсөөлөд байдаг юм чаа. Зөв зохистой хэрэглүүлвэл одоо юу гэдгийг хоолны даруулгатаа зөв доозоор нь тийм. Манайхан ч бас нэг хэсэг нэг амар удаг байлаа шүү дээ. Уулаа сууж байгаа урамчлах хүчтэй гэдэг чинь бол дэлхийн ямар ч элэг хамгаалагч зэрэг хамгаалахгүй. Тэгээд нөгөө одоо юу гэдэг элэг хамгаалж янз янзын бэлтгэлүүд бистаа ч удлаа юм байна. Тий. Ухахаа шахсан. Тэр чинь угаасаа ямар ч тийм дэлхийн ямар ч гоё нөгөө нэг амьлуулагч бодис ч гэсэн тэр нэг шил ярих ходоодноос нь гаргаж чадахгүй шүү дээ. 43 градусын 2 шил ярих уучлаа ч амар шүү дээ яа. Тэгэхээр гадаадынх нь ч юм уу одоо юу гэдэг заавал манайхаа муулаад байхгүй нэ. Орос, Монгол хоёроос бусад арай жоохон нөгөө хөгжлөөрөө өндөр очсон хүмүүс тэрийг сонсоод ингээд ойлгохгүй. Намаа хорлох гэж байгаа юм уу? Яах гэж байгаа? Ийм их арх угаад. Ухын штэ гэх тээ. Тэнгууд манайс онгорж яддаг.
Авлаа байж байгаа зургаас ирэх ууц байгаа юм аа. Харин тий. Өнгөрөөл тэгээд архин гараагүй байхдаа тэрийг яаж инээгээл те инээгээл хангар хүмүүс. Тэр чи ерөөсөө л нөгөө нэг амар баг. Тэгээд дээрээс нь даруулга ерөөс нь үгүй. Тий. Пижүүгөө дараалцсан. Харин Үгүй яг орон нутгийн одоо юу гэдэг хүмүүс яг тийч. Цагаар худалж явал заавалны боргоо худалж авах. Тэгээд нөгөө архиа угаад пиврээ даруулдаг. Тэгжээс нөгөө хурдан сохтдог. Арай баг мөнгөөр сохтдог. Тий. Бараг хоол идчихвэл наягчин гарчин марчин ч гэдэг юм. Тэр чи айгүй нөгөө бураас. Хүн заавал одоо орсууд ч гэсэн манайхыг бодвол нөгөө заавал даруулгатай уулгана уухгүй ямар ч алкаш нь уухгүй. Тий, цаа хэд чи ингээ бүр ингээд алкашууд нь хүртэл ингээд нэг юугаа закуска барай явж идэв. Харин тий. Нийлхүүгээл тий. Тий. Тэгэхээр чи нөгөө бие чин уулан нөгөө муутж байгаа. Тэгэхээр манайхан жоохон ууж болно. Уухта сайн гоё даруулга одоо юу гэдэг төмс жишээлбэл биш тий. Чи юу анзаарсан уу? Шинэ жил мэлээр ч юм уу ингээд цагаан сар мөрөөр арх угаал нийслэлд амар хидэж явдаг үе шүү дээ. За тий. Тэгэхэд нэг согтдгүй шүү дээ. Аа. Тэгсэн чинь ер нь ингэж хараа. Цагаан арх ч юм уу виски юу ч хамаагүй пивч тэр нөгөө нэг юм яагаад пив уунгууд нөгөө чарсан хүмүүс дагаж идээд байдیں۔ Тэгэхээр тэр нэгдүгээр өөлд харж байгаа. Хоёрдугаар тэр нөгөө нэг спиртийг өөртөө амар шингээд юм байна. Оо за. Дотроо байлгаж байгаад нөгөө бүдүүн гиз рүүгээ шимэгдүүлж оруулахгүй хамт ер нь гарах магадлал өндөртэй. Тэгээ нийс талаад ч юм уу одоо юу гэдэг төмсний нухштай хоолмол юм уу 100 татчих хүн идүүл одоо юу гэдгийг согтолтын 30% нь баахгүй болдог ч юм. Чи одоо нэг төрүүлээ мяах байсан бол арай гайгүй. Хөл дээр дотоо харьж ийн гэсэн. Тэгэхээр манайханаас 100 дотор төмстэй хоолсоо хийж чад. Гэтэ гол шарсан биш. Чигэнсэн те. Гол маал цаасанд гоё ингэ шарж болсон шүү дээ. Ааха. Тий, тиймэрхүү төмс. Тэгээ төмсний нухштай хоолмол ер нь нийслэлд гусгаад ахтал юм. Яг гоо чиний яриад байгаа чинь бол миний ойлгосноор бол яг өндөр градус шууд нөгөө яг энэ юуны KFC, Mac эднэр шиг тийм өндөр градус шууд гэж шарахыг л тий буруу гэж яриад байгаа. Тэгээд тэр чинь бас нөгөө нэг тос чинь бас дандаа ер нь тэгээд бүгд одоо юу гэдэг нь бизнесийн газар бол тэгээд хамгийн үнэтэй тосмосоор хэдэж хийхгүй шүү дээ. Ер нь л лоо левел шүү дээ. Тийм бахав. Тий. Чи одоо ойлож чил нэг тургоолны газрын босс байл та. Тэг бүр амар нэг хорыг авахгүй ч гэсэн за нэг арай гайгүй авчи яваалаа л гэж. Тэгээ шүү дээ. Тэр бол үнэндээ за энэ хүн болж ийн наач 20 литр хэд юм бэ. Тэгжээ тэр чин тэр олон хүмүүсийн залин мэл юм бэл. Гэтэ тэд дунд чинь бүх хоолт нөгөө нэг хортой шүү дээ. Өөртөө гоё зөвүүн сонгож авах хэрэгтэй байхгүй. Энэ хоолн зүгээр юм бэ. Тэгээ ер нь бол шарсан хүмүүс бол маш хортой л гэж байна. Манайхан итгэхгүй доор нь хэрүүл мөрүүлгээд удлаа солиорж ин молиорж ин те. Нотлоо наан байна маань байна тэгээд. Нотлогоо үсээд. Тий. Нотлогоо тэгээ жоохон идчихгүй юу тэгээ те нэг 10 жил мэл те. Тэгээ гараад ирнэ шүү дээ гэж юу. Тэгээд өөр дөр чинь нотлогоо гарч. Тэгээ одоо юм хөгжсөн юм чи манайхан гоё интернетээр судлаад яг тэр хортой хоргоо муу муухай ингээл хүлэмийг мэддэг болцсон. Ер нь гайгүй болцсон билээ шүү. Нэг үе бодвол. Нэг үе бодвол. Сая чи нөгөө нэг сүү компани сүүгээл давлгаалаад ирлээ тий. Яач юу тэр одоо. Хоороо сүүгээр хийсэн байна. Өө нэг тэгээ давлгаалч гарч ястаа зовлонтой шүү дээ. Өглөө бас харж амжаагүй бүгд ёо тий. Манайхан бас хүмүүс байхгүй болгоо шүү. Нөгөө хүний шиг нэг хүн хадагдаа. Тийм бүр харлаа. Нөгөө тайлбар тавьж амжихгүй аа өгчтэй юм шиг өөрөө. Тий яа тий. Нөгөө солонгосын жүжигчин чинь нэг амар болчих юм шүү. Тэгсэн шүү дээ тэр чинь. Солонгос бол бүр тэр талаараа бүр аим сүртэй юм манус шүү дээ. Манайх нь тоохгүй шүү. Манай энэ том гарууд бол шууд салав шүгэл явна. Тэ шүү дээ. Нөөдөө боржурчин тэр гэдэг мангар нэг боржурчин зөөрсөн юм болов. Гоё юм шүү дээ. Би монголчуудаараа бахархтай. Гол нь ичхгүй байна гэдэг аим гоё баг. Тий. Тоохгүй шүү дээ. Юу гэдэг байгаа би амьдрах гэж ядчих шүү дээ гэл. Гоё. Яац шүү манайхаа. Дэлхийн хаан чим супер юм бол байхгүй. Одоо бийцэн тэгэж дээ. Заах байж идэг хөө. Яац. Тэ. Адилхан л амьдраад чинь тэгээд ширэл гэл тэ. Тэ. Яа бурхан. Ингээл стрессчих гээд байгаа. Японд ч бас тийм юм бий. Тэ. Тийм шүү дээ. Хүний тэр ёс зүй этик. Тэгээд яг нэр хүндээ алдна гэдгээс л тэр нөгөө олон сая хүн амтай газар тэрнээс л айд юм шүү. Тэ. Манайхны хэлж нэр уурахаар ясуур гэдэг. Тэ. Орчин үед монголчууд тийм байхгүй. Ингэж байгаа гайгүй болчихно. Жохон сэвнэл мэдсгээл. Тийм яг. Миний өгсөн жохон харагдахгүй нэг сар байж байгаа. Тэ. Сайхан халуун аварч зэрэг. Тэгээд марчна. Манайхан ч нөө дороо марчдаг сонио хүмүүс шүү дээ. Зарим нь тэгэх юм биш үү? Загсны ой санамжтай.
Ер нь жоохон тэр хоолоор нь тийм болгоод байгаа юм шүү. Би тэгж л ойлгоод байгаа шүү. Загс яаж ой санамжтай байдгийг мэдээч юм. Загсанд юу сэжлүүлэхэд тэгээд тэгэхгүй загс мосож 5 минутын ухаантай ч гэж юу гэлээ нэг сони юм хэлсэн. үнэг л ав тэгдэг гэсэн шүү дээ. А тийм. Үнэг л ав тэгдэг гэсэн шүү дээ. Ингээл уулд аваад цухтааж явснаа мартчихдаг. Таггүй л гот. Тэгдэг гэсэн. Тэчүүд амар уурга тарих тамтан биз дээ. За хав залтай байлтай ингээл баа гэдэг. Хамгийн баг ухаантай юм шүү. Ингээд уулд аваад цухтааж явснаа мартсан шогцсон явждаг гэсэн. Тэгээ уулд аваад намайг харахаа өчлөө гэж боддог те. Тэгдэг л бахал та өөрөө. Тэрнээс баг мартаа. Аа саяста. Уудаас яг алах чи шүү дээ. Мартан чиж байхгүй хаа те. Аюул байхгүй очлоо гэж боддог л өөрөө. За хэний галаагч одоо хүүхднээс хаана өнгөрсөн бэ? Миний хүүхэд нас бол одоо ерөөсөө юу шүү дээ. Энэ 5 дугаар ороод 40 мянгат хоёрын хооронд л гүйж өссөн шүү дээ. 5 дугаар оролт юм яа. 5 дугаар орлын хаана? Яг 5 дугаар оролт төрсөн гэр. Тийм 5 дугаар оролтын одоо нэг хуучин бодвол тэрэн төвчөө гэж байсан шүү дээ. За тийм. Тэгэл ч одоо нөгөө божигжилдэг. Одооны дараагийн чинь энэ төвд байлаа шүү дээ. Тэр нь 40 төрсөн шүү дээ. Тий, тэрэн төвчөөний яг хажуудлын байр авах манай байр. Тэгвэл тий 5 дугаар оролт орох юм тий. Тий. Тэгэл тэнд л сургууль болохоор наашаага нөгөө нэг сөүлийн гудамжаар явсаар байгаа нэг хүүхдийн 100-гийн 45. Тийм. Үүдэн 100 яг хойтлоод. Усны тэргүүний 45. Тий. Усан тэргүүнийг ихээр манайхан шоолоод. Яхара би усын тэргүүний сургууль төгс болдгүй. Манай дээр чинь манай сургууль чинь бүр нөгөө нэг юм тусгай сургууль гэсэн нэг л тусгай сургуулийн нөгөө нэг 23 гэдэг юм. Чи яац нөгөө нэг мэдрэл зумуутай хүмүүсийн сургуульд явдаг. Бүр яг тэгсэн тусгай сургууль гэдэг. Тэгээ эн чинь ингээл яг өгөөж чихэр бовны үйлдвэр тэгээ сургууль руугаа алхаж явна шүү дээ. Тий. Тэгэнгүүт тэр хоёрын хооронд явгууд чинь тэр ходоод гарч ирнэ. Тэр үнэр бол зүгээр. Одоо бол яг масл ванилийн үнэр байдаг гэсэн аахгүй тий. Тий. Тэгвэр чинь нэг олон барилгач байдгүй байсан. Тэгээ хүүхдийн 100 явна, цаашаа явна. Тэгэл дээрүүд нэг Улаанбаатарт ганцхан өсч байсан шүү дээ. Солонгод дотор. Нэгдсэн. Тий. Үсмэсээ ингэж үгцэн явж явах шиг. Тэр үеийн заслан маслс үнэн хошин шиг ёо. Одоо бодлоо шүү дээ. Инээд. Тэр хооронд л гүйж өслөө дээ. Одоо тэгээ тэрүүгээр явахаар их гоё идэв шүү дээ. Гоё шүү дээ. Энэ өссөн орчиндоор явах. Чи тэгвэл бараг тэгэл зундаа жимсний хэрэгцээгээ бол циркийн урдаас хангаж тэл байсан хөөе да. Ер нь тэгэл тэр арнитик мөр нийтэг. Мойл зөөл. Тий. Тэгсэн чи сая инглээ. Би Бахтарогт явж байгаад нөгөө нэг 3 яамны голоор ингээд гараад Бахтарог руу иргэдэн шүү дээ. Тэгэл яг эргэлтэн дээр ингээд гэрдэн тохиолдож зогсол ингээд харсан чинь мойлны мод байна. Бүрэнх болгож зассан. За. Тэгээ ингээд бүх жимс нь нэг ч унаагүй бэж юм. Тэр үед социализм үед бол тийм үзэгдэл гэж байхгүй шүү дээ. Бараг ногоор бол борлонгууд бүгд түгээждэг ус тээ. Тэр одоо нөгөө цаман болчихсон. Тийм ээ. Тэр бид зүгээр түүж идэгээд байгаа юм шүү дээ. Балиушаа үед чинь тэгдэг байсан шүү дээ. Одоо ингээд нэгдүгээр сургуулийн ардал чинь цэдэн балгаа өргөө гэж байгаа шүү дээ. Байсан шүү дээ. Тэгээ тэнд чинь бас арнитик ургадаг. Зарим газар ингээд нууц Орос элч дотор арнитик ургадаг. Тий, тоочглсон газар жоо ийм том арнитиктэй газар гэдэг шүү дээ. Тэр яг нөгөө хүнсний өөрөө хойтлын нөгөө 5 дахь яашлч илүү. Тэрний нэг модон дэр байхгүй. Тэр мөрийгээ бараг аваар болж ин даа. Тэгээ ер нь нэгэл тухайн үеийн манай Монгол Улаанбаатарын жимсний бот бол улааж амждаггүй дуустдаг байсан шүү. Ногооноор. Тий, тэгэл тэр хойдлын Орос элчингийн хашаар уушин манус чинь давж ороод арнитик хулгаална. Тий шүү дээ. Тэгэл баригдана. Тэр цаашаага оронд өгөө чихэр бовны үйлдвэр рүү орж бас юу нөгөө нэг юм юу гэж байдаг гэсэн. Өгөөч рүү ингээд даваад орохоор чихрийн хаягдл гэж байдаг гэсэн. Тийм. Тий. Зөө. Тэнгууд нөгөө нэг юу чихэр дотор байдаг чөмөг байна шүү дээ. За. Тэр чөмөг чинь ингээд ер нь бол вариант гэсэн үг шүү дээ. Тэрийг ингээд ийм том ёнгсонд ингээд чанамал хайчдаг байхгүй. Хайчдаг. Бүр гаргаа итчих юм. Тий ийм гадаа том ёнгос. Ямар сонин. За. Хаягдл юм шиг байна. Тэнгууд манус нөгөө чихэр бовны үйлдвэрлэлөө ингэж давж ороод тэндээс бетанаар гутгаж аваад хулгаалж байгаа байхгүй. Тэг гэртээ ирээд талхан дээр тавьж итэн одоо энэ найруулагч сэнгэл орж тэргүүтээ манивитийн нөхтөөд. За. За тэр устаа зарлаа итсэн. Барилны хулгай чаагаад тэр. Манус. Тэгээд хаяа баригдсан шүү дээ. Баригдаад тэн чи яг нөгөө манаа шиднэртэн баригдаад манаачихын бүгд гаргаа хайцсан бол зүгээр үгээ авч болдгоо. Үгүй тэг хашаа руу зөвшөөрөл нэгтгэж байгаа юм чинь. Тохойч нөгөө давсан буутай манааш нар үү? Тий, давсан буутай манаа ажуугийн хэмчээ би гал хоёр аав чи юу идгийг аав чи хэм дашхуу юу идгийг жүжигчин гэж уйлж болоо тэгэл
Худлаа нэг аавынхаа нэрийг худалж байгаа гарч ирж марч ирээ. Тэгвэл бас нөгөө тухайн үед ч бас олонний танил гэдэг чинь амар. Нөгөө тэлгүй яг хөө тэгээд тэр чинь бас нэг аавын фэн байж байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд ууж мууж байгаа гарч ирдэг марч ирдэг тийм байсан шүү дээ. Янз юм байсан. Одоо тэгээд тухайн үед бас социализмд маш их жимсний модсо тариад болно гоё. Одоо манайх чинь нөгөө социализмд тарьсан юм ухаж гаргаад тахаас ер нь шинээр мод тарьж байгаа юм байт юм уу? Тарьж байгаа ч гэж нэг уулнаас зулцсан мод авчиж зулгаад тавьчаал. Нөгөө тэрбум төсөл юу болсон бэ? Мод тэр чинь шоу шүү дээ, шоу. Ашгаа юу? Тийм шүү дээ. Шийдэ загсны яа санамжтай юм шиг бэ? Маш сайхан шүү дээ. Монголтойгоо эвлэрэлтэй. Юу тэрбум мэр. Тэрбум мод гээл. Тэрний он тэрбум боржул сольчлоо та сая. За баг тэгш шиг бол одоо өрх юм. Чи бол гинэн биш үү? Тийм цайлган байна, цайлган. Би чи их муу санаа зовоод. Тэгээд байгаа юм чи. Метрострон суун муу удаад байгаа юм шүү дээ. Одоо тэр бол нас өрөхгүй баг. Чи бидний амьд байх тийм болохгүй. Гэхдээ дархны замыг баг 10 жил боллоо. Ялаа. Тэрийг бүр ярихаас дуртай. Ямар их тэр заван замаар нь явбаа ёо. Ямар их хүмүүс тэр чи одоо машин дэргийн эвдвэ ёо. Тэгээ нэг жоохон явж байгаад одоо тэгсэн чи засцсан. Тэ тавигдцсан. Тэгээ жоохон явж байгаад нэг юм гарч ирээл. Тэгээ нэг тийм жоохон явж байгаа шууд ингээд зам байхгүй юм том тойрог турж байгаа юм. Чи харин тойргийн өмнө нэг ингэдэг хэвтэй цагтаа гоё штэ бас гоё газар амьдарч. Би бол Монголд хайртай. Бүх зүйл аюу их тийм сүрприз захтай тий. Тий. Ерөөс яач маа. Өглөө гараад толгон дээр чинь тоосч унж магадгүй тийм гоё газар. Тий. Одоо хүүхдүүд каск мас төлөж явуулах бол. Шамбарлсан байрны дондос. Тэрнийг аюултай одоо би ингээд нөгөө саяхан нэг амар юм болоо шүү дээ. Нөгөө арх пи уугаад цонхороо шидсэн нөгөөт нь үлгий барьсан хүүхдүүд нүүрэн дээр бяц. хүүти. Тийм шүү дээ. Өндөр байрлал болж. Дандаа зэрлэг хүмүүс амьдарч. Гүй амар одоо ингээд манайх чинь бас л өндөр хороолд амьдарч байгаа. Өглөө ахтаа ингэж гарч. Өө би байг тэгж харддаг. Тэгээд хулан бүр гайхаад тэр чи яаж байгаа дараа манай уртлын түрүү жил ковидын дараа заяа. За. Хүмүүс амар стресссэн юм яасан юм мэдэхгүй. Уртлын байрнаас нэг нөхөр амиа оролцож байгаа. Унаа өгч байгаа. За. Хажуудлын энэ байрнаас хүн өсөж өгч байгаа бас. Яг ковидын дараа. Тэр их аюу их стресс байсан юм шиг. Чи стресс биш ээ. Орон байрны харагдалт нь ихтсэн байсан байхгүй юу? Хэмэт хүс. Яс хосоо нөхдүүд л унж байгаа шүү дээ. Үгүй эрүүл. Дараа нь тэр нэг цагдаа нар би ч бас хэрэг дурлаад тэр цагдаа намайг нартай уулзаад igen шүү дээ. Тэгмээд асуудлаас сонссон л та. Тэг одоо би чинь баг ингээд гэртээ орохдоо нэг нөхөр орж ирээд хүн ч унжиж байгаа шүү дээ. Нэг нөхөр орж ирээд яач вэ? Айгуу нөгөө чи айгуу амьд үлдээ мань гэл тачин шүү дээ. Би бол айгуу санаатай болсон. Одоо гараад ингэж ингээл зам гарахтаа ингэж чи төрүүлээ гарваараа гэл аа. Машин хажуунаас ирэхгүй дээрээс ирж байгаа гэж шүү. Аюултай байна чи. Тэгс чи яасаа нөгөө гэрлүүгээ их нэртэйг зүг орж байгаа дээш ингээл харж мараа ингээд гэсэн чи. Холоо юугаар хараад байгаа юм. Гэрлүүгээ гэж айл. Би гэрлүүг орж явахдаа тэгж байгаа. Гэрлүүгээ. Тий, гэрлүүгээ орж явахдаа тэггүй тэгж хол юугаар хараад байгаа юм. Яаж мэдвэл тэр дээрээс нэг нөхөр орж ирээ. Хоноо ажих юм билээ өсөж голон тэгж тийм заяаг хөглөх юм байсан. Үгүй нэр магадгүй байхгүй тэр чинь. Нөгөө наад заяаг хөглгийг сонсч манай нөгөө хоёр найз өгөхгүй. Машин унтж явж байхгүй. Хөдөө штэ. Нэг олонний замд ингээл явж байгаа. Базаанд явж идэв штэ. Тий. Нэг машин унтж нөгөө хүн цуц. Тэг яг нөгөө машин гүйц төрүүлдэн штэ. Тэнгууд даваан дээр чи нөгөө цаанаас нэрж харагдахгүй штэ. Наагур нь ингээл яг даваан дээр тулаал хийхгүй. Үчиж ямар амар өөдөс чи машин хурдтайгаар яг чамшиг хурдтайгаар гараад яах гэсэн. А тийм яндаагүй юм гэж үйт. Тийм яадаг вэ те. Юусе Монгол хүний зам баг. Харин тийм хямргүй юм гэж ямар байд. Үгүй яг тийм хүмүүс зөндөө бай. Бага. Нэр мэрийн хэлж гомдоод уужаар бүр амар. Ямар ч юм за болио л. Үгүй нэр тэр алж байгаа үстэй. Тэр хүний яндаа надад ямар амаатай. Тийм ээ. Би яндаагүй хөл яах тий. Харин тий. Бяц мөргөлдөөд нөгөө нөхөг би өгчүүл яах юм. Үгүй харин тий. Тэгэж амар машин барьдаг нөхдүүд бол манай найзар донд бол нилээ хэд байгаа. За тийм яндаагүй юм гэж үйд. Аа. Чөтмөр байгаа үстэй. Монгол стайл аа. Тийм. Тэгтээ үнэхээр бас монголчууд яндаатай үст тийм үст. Юу гэдэг өөдөөс машин гарч ирэх. За 12 дээр өстө парклж хийсэн юм байна уу? Гацгацсан энэ. Бага шүү дээ. Бага. Тэр дээр яваар юм. За яг нэрийг хэлээд яг нэг хамтлагийн дуучин оролцоод. За. Тэгээ манай хүн жоо халаалттай ирчихгүй.
За. Дагалалтаа ирээд ерөөсөө нэг 20 минут яваад муутцсан. Зөө. Би ихтэй нэг 3 татуулаад тэгсэн чинь 20 минут яваал ингээл мань дээр муутчихлээ. Тэгснэ болох баг. Болох байхаа. Тий. Зөө. Болох уу. Тэгэхээр нь тэгээд болио. Болсон баг. Тэгсэн чинь тэгээ би тэр нэг 20 минутаа бас мантаажилсан. Бас мантаажилсан бас нэг яаж хоосон байх вэ? Яаж хоосон байх вэ гэдэг. Тэгээд байжсэн чинь хамтлагийн ахлагч нь яриад заахааш та надад чинь засч болохгүй шүү. Аа. Тэгээ Дууч юм. тэг дууч. За. Дэм мөс өөр хамтлаг тарааш байхаа байлаа. За. Тэгэхээр нь тэгээ тэгээд Тэгээд цэцэг. Биш надад ч тийм байга л да. Манай нэг зурглаач нөхөр өөдөө сараад энийг л сугадсан. Тэгсэн хамгийн гол бүтэн цаг 20 минут рекэ дараагүй байж болов. Нөгөө хэвэнд ярьж яг намайг авцсан хэвэр заяа. яг хүүдээ. Тэрэн дээр бас гой хүмүүс орсон одоо дахиж орноо брол гэдэг. Дээр үед нэг юу нэ одоо Монгол улсын ардын жүжигчин Очир бат гэж одоо ихтгэл туян гэл агуу хүн байлаа шүү дээ. Тэгээ Огоохаас бид нар чинь бас нэг дор өсцөөс хийж Огоохаас би нэг ярьслага авах гэж очиод 20-30 минут яриулж жагаад ирэх дарааг байсан шүү дээ. Яа, тэр өстэй амар тий. Тэр өстэй амар шүү. Гол хамчаас. Уучлаарай Очир батгаа гэдгсэн чинь найруулагч болдоо гэсэн чинь намайг. Хэцүү их гарнаа. За ямар ч сан тэгээд ирж гоё. Буу алсан баярлаа. Гоё нөгөө нэг хоёлын гоё аимшиг кино хийчихвэл хийчихэл да. Бошгүй аа. За ингээд манай нөгөө гоё пивний одоо сет ингээд бүх төрлөөс нь найзтай бэлгэлье. За гэлээ. Өнөөдөр бас манай нэвтрүүлэгт хамтарч ажилласан Kokagawa ресторан. За манай энэ гоё нөгөө stylish пив гэдэг би нэг. Энэ уухад бол үнэхээр гоё. Flash Bat гэдэг энэ герман пив бас оролцсон. За манай элэг хамгаалж хипаризм нь орлоо. Тэгээд галаада зөмөрөө амжилт хүсье. Тэгээд сайхан өөр хөлт гэр бүлд нь за мөн дээрээс нь дэлхийд гарсан гоё кино хийгээрэй гэж хүсэн өрөөё. За гэлээ. За баярлалаа. За дараагийн дугаар дуусгая. Тэр баяртай.